Одоогоос яг 5 жилийн өмнө миний амьдрал маш харанхуй гонигтай байсан. Би өөрөө маш их сөрөг байсан. Байнгын сөрөг бодол, сөрөг мэдрэмжинд автдаг. Сэтгэл хөдлөл маань тогтворгүй, дэш доош амархан савлдаг. Маш тийм хортой харилцаанд гацсан. Тэндээсээ яаж хэрхэн гарахаа мэдэхгүй. Байнгын сэтгэл түгшүүр, айдас, заримдаас хар тарж зүүдлэн, янз бүрийн зүүдлэн. Тэг ер нь нэг тийм харанхуй гонигтай, айгүй сэтгэл гутарсан байсан. Тэг өөрөөсөө байнга асуудаг. Яагаад би миний сэтгэл хөдлөл ийм тогтворгүй байдаг юм бол? Яагаад би дандаа ийм сөрөг бодолд автдаг юм бол? Яагаад би өөрийгөө байнга буруутгадаг, үзий яддаг, өөрийгөө хайрлаж үнэлдэггүй? Би яагаад намайг би сэтгэлээр маань өвтгдөг ийм муухай хортой харилцаанд байгаа тэрийг мэдж байгаа хэрнээ ерөөсөө гарч чадахгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө байнга асуудаг гэсэн. Тэг би хариултаа ерөөсөө олоогүй. Харин одоо 5 жилийн дараа эргээд тэр үеэ харахад одоо бол миний амьдрал оронгоороо өөрчлөгдсөн. Нөгөө хортой харилцаанаас аль хэдийн салаад маш эрүүл би бинээ дэмжсэн, хайрлсан, тийм харилцаанд орсон. Сайхан 2 хүүхэдтэй боллоо. Одоо баг маань 2 сартай. Тэг одоо миний одоо энэ гар дээр ингээд унтчихъя. Тэгээд ажил карьерийн хувьд ч гэсэндээ мөн маш их хэц дэвшил гарсан. Би одоо Америкт амьдардаг. Тэг мэргэжлэрээ ингээд ажилладаг. Сэтгэл зүйч мэргэжилтэй байгаа. Тэг цаанаасаа сэтгэл маань маш юм тогтвортой, сэтгэл хөдлөл маань хэрийн одоо тэм сөрөг мэдрэмжүүд их төрөхгүй те. Тэг өөрийгөө маш сайн ойлгодог, өөрийгөө маш сайн мэдэрдэг, өөрийгөө хайрладаг, өөрийгөө үнэлдэг. Тэг бас одоодоо байж чаддаг. Нөгөө сэтгэл түгшүүр, сэтгэл готрол байхгүй. Яг одоодоо байгаад бодит байдлыг байгаа жигт нь хүлээн зөвшөөрч хүлээн авч сурсан. Тэгээд амьдрал маань нэг тийм сайхан ингээд нэг юм тайван тогтун. Тэг хамгийн гол нь сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлийг ингээд амтлаад явж ийн л та. Тэгэхээр энэ хүү бичлэгээрээ би яг юу хэлэх гээд байгаа юм гэхэлэр за тэгвэл энэ 5 жилийн хугацаанд юу намайг ингэж өөрчилж чадваа? Юу надад туслав? Яаж би өөрийгөө өөрчлөв гэдгийг та эдтэйгээ хуваалцсан. Тэгэхээр би ердөөсөө 3 зүйлийг хэрэгжүүлсэн. Амьдралдаа мөржсөн. Тэгэхээр тэр 3 зүйл юу гэхэлэр эрэлж хаагуулж сониуч байдал. Хамгийн түрүүнд би асуудлаа тодорхойлсон. Тэгээд түүнийхээ дагуу судалгаа хийж эхэлсэн. Ойлгохыг хичээж эхэлсэн. Тухайн асуудлаа. Түүнээсээ зогтох биш, түүнтэйгээ нүүр тулахыг хүссэн гэсэн үг. Тэгээд тухайн үедээ надад тулгарч исэн асуудал бол сэтгэл готрол, хортой харилцаа хоёроос. Тэгээд би сэтгэл готрлын талаар маш олон контентууд үзсэн YouTube дээр, хүмүүсийн ярилцлагууд сонссон, мэргэжлийн хүмүүсийн. Дээрээс нь номнуудаас уншиж ирсэн. Хортой харилцааны талаар муу адил ялгаагүй. Тэгээд ингэж байх явцдаа тэр нарциссизм бие хүний өвчин гэдгийг ойлгож мэдээд тэрний дагуу асуулга бөглөөд, номын уншаад, сэтгэл зүйч аваад хүмүүнүүлээд байна. Тэгээд түүнээс суралцаад ойлгож аваад тэгээд сурсан зүйлээ багаар би хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд миний тэр тухайд холбоотой байсан хүн маань нарциссист хүн байж таарад тэгээд нарциссист хүнтэй байхад тийм ээ ямар их бие сэтгэлээрээ хүн хохирч зовдөг гэдгийг ойлгоод тэгээд тэр харилцаанаас бол гарахд надад маш төхөм амар байсан. Өөрийгөө буруутгахгүйгээр бодит байдлыг байгаа чигт нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Тэгэхээр хэрвээ та өнөөдөр амьдралаа өөрчилмөр байгаа бол эхлээд өөрийгөө өөрчил. Өөрийнхөө харах өнцгийг, өөрийнхөө майндсетийг өөрчлөхөөс бүгдийг эхлээрээ. Тэгвэл аяанда бүх зүйл өөрчлөгдөх болно. За хоёр дахь бас нэгэн чухал ойлгох зүйл гэвэл бид травманы талаар ойлголттой болох хэрэгтэй. Хэрв танд одоо ямар нэгэн сэтгэл зүйн асуудал үүсэж байгаа бол жишээ нь сэтгэл санаа огцом, одоо хэлбэлцэх, тайван байж чадахгүй тийм ээ. Одоодоо байж чадахгүй, байнгын уур уцаар бухимдалтай, эсвэл одоо сэтгэл түгшүүр, байнгын ичхүүр, буруутгалын мэдрэмжтэй. Тэгээд нэг юм өнгөрсөн гаццсан мэт. Өнгөрснөө эсвэл тавьж явуулж чадахгүй, түүнд их уурлаж бухимддаг. Эсвэл бусадтай ингээд нэг тийм чин сэтгэлээсээ холбогдож чадахгүй, дүүлж зүгтаах ч юм уу тийм. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар хар дарах, ямар нэгэн одоо өнгөрсний тэр бодол мэдрэмжүүд орж ирэх гэх мэтчлэн. Одоодоо байж чадахгүй байх байдал гэх мэтчлэн. Тэгэхээр эдгээр зүйл бол траума, тэрс өнгөрсөнд авсан таны сэтгэлийн шарах. Одоод таны үйлдэл бодолд нөлөөлж байх боломжтой шүү. Тэгэхээр энэ бол одоогийн мэдрэмж гэхээсээ илүү өнгөрсөнд гацсан мэдрэмжүүд одоод танд мэдрэгдэж авах боломжтой. Тэгэхээр энэ талаар ойлголттой болох нь их чухал байсан. Тэгээ миний хувьд тухайн үедээ би Bessel van der Kolk гэдэг Америкийн маш мундаг сэтгцэн эмч байдаг. Одоо яг энэ траума судалгааны одоо бараг загалмайлсан эцэг гэж хэлэхэд болно. Бүх зүйлийн одоо яг анхдагч нь энэ судалгааны анхдагч. Тэгээ энэ хүний 7 сарын энэ траума ойлгох сургалтанд суугаад үнэхээр нүд тест орой дээрээ гарах мэт болж исэн. Одоо бүх зүйлийн учир тайлагдана гэдэг шиг тийм. Одоо л ойлгомжтой байна. Яагаад би ийм юм бэ тийм ээ? Яагаад би ингэж мэдэрдгийн, ингэж боддгийн ойлгомжтой, бүх зүйл ойлгомжтой байна гэж би яг өөртөө хэлжсэнээ сандгийг. Тэгэхээр та яг энэ трауманы талаар ойлгоод ирэхлээр өөрөөсөө би яагаад ийм юм бэ гэж асуухаас илүү надад яг юу тохиолдсон бэлээ гэж асуудаг болдго юм байлээ. Тэгэхээр өөрийгөө буруутгаж шүүхээсээ илүү өнгөрснөө ойлгож түүнтэйгээ одоо эвлэрэх ухааныг траума надад бол зааж сургасан. Тэгээд миний одоо яг нэдгэрлийн маань одоо зам эхэлсэн гэх юм уу. За ингээ хамгийн сүүлд нь хэлэхэд та итгэл найдвараа эзэж битгий алдаарай. Магадгүй өнөөдөр танд маш олон асуудлууд тулгараад түүнээсээ гарч чадахгүй, гарц гаргалгаагаа олж чадахгүй, шаналж аваад бүх зүйл төр зуурах гэдгийг санаарай. Бидний сэтгэл хөдлөл, бидний бодол энэ зовлон бүх зүйл төр зуурах. Хэцүү бэрх амьдрал гэж байхгүй, харин хэцүү бэрх өдрүүд л гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр та магадгүй уйлж, гуниж болохч, инээж баярлах өдрүүд заавал ирнэ гэдэгт итгээрэй, хизээч итгэл найдвараа алдаарай. За ингээд надтай хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.